За бүгдэнд нь өнөөдрийн мэнд төргий. Тэгээд энтэй бол 100% санал нэг байна. Одоо ялгаагүй бас хэрэглэгч бид нар бол тэгээд миний машин ч гэсэн юм тохиолдсон. Маш олон эргэн тойрны машин тохиолдож байгаа. Ерөөсө шатхан хийгээд тэгээд машин зогсдог, асгаа байсан. За ингээд дилер дээр очиод үзүүлэхлээр ерөөсөө л түншний системийг цэвэрлээд машин буцаад хэвэндээ орчдөг. За тэгвэл та нар энэ бол түрүүн бүрдэрч гişүү хэллээ шүү дээ. Шатандаа одоо байгаа энийг хамгаалж байгаа хүмүүс гэж ирэх мэдлэггүүд байгаа гэж хэлж байна. Яг л үнэ. Яагаад гэвэл дилерээс за хэрвээ танай асуудлаас болоогүй бол машины гэмтэл биш юм бол шатгуунаас болсон уу тийм ээ. За тэгвэл надад тийм алтан бичиг хийгээд өгөөч ээ. Энэ шатгууны чанараас болсон гэдгийг бичээд өгөөч гэхлээр бичиж өгдөг. Тэгээд тийм бол танай одоо юунаас дилерийн асуудал байна, машины асуудал байна гэхлээр машины асуудал биш ээ гэд мөнгөө нэхэддэг. Энэ бол тэнд зогсож байгаа мянган хүмүүс л хэлж байгаа. За тэгээд угаасаа хүн болгоны л одоо хэлэх асуудал энд бол 100 байгаа. Одоо тэр сэтгүүлч залуу яваал гадуур тэр шатхуунуудыг хэмжээд байгаа шүү дээ. Тэгээд хэмжээд үзэхлээр ерөөсөө хэмжээндээ үрдгүү, хотынх нь ч үрдгүү, хөдөөнийх нь ч үрдгүү. За одоо ганц үрж байгаа нь 95 байна. Ягаад гэвэл тэр нь үнэн чөлөөтэй болохоор ялангуяа 92 дээр энэ асуудал бол бүр маш хэцүү байгаа. 92-ийн үнийг хитрхи барьснаас болоод нөгөө дахиад тэр энэ асуудал чинь гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ талаар судалгаа байгаа юу? Энэ судалгаагаа сайн танилцуулаад яваарай. Тэгэхгүй бол яг түрүү чи өөрийн төвөө гişүний хэлсний адил яг хуучнаараа ороод ирэх юм бол бас нэг дэмжигдэхгүй байх, бусад хүмүүс ойлгохгүй байх тэр юмнууд гарч ирнэ. Тэгэхээр бүрдэрч гişүүд одоо асуулт гэхээсээ илүү хэлэхэд бол дахиад тэр нэмж хийсэн судалгаануудаа гişүүдтэй танилцуулаад өгөөрэй. Одоо төсвийн байнгын орон дээр ч гэсэн ялгаагүй тэр танилцуулгуудаа өгчих юм бол бид нар бас тэрнтэй танилцаж харах хэрэгтэй байна гэдэг юм шууд үг гэлчээ.